Эх сарын 1-ээс төрийн албан хаагчдын үндсэн цалин тэтгэвэр тэтгэмжийг 30%-аар нэмэгдүүлэхээр болсон. Энэ зардалд зориулж төсвийн тодтолд нийт 78.3 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ мөнгийг олохтой холбогдуулсан тогтоол шийдвэрийг Маргааш засгийн газрын хуралдаанаар хилцгээр болсон юм а. Үүнтэй холбогдуулан Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооноос өнөөдөр байр суурь илэрхийллээ. Тэд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа цалингийн нэмэгдэлтэй холбоотой тогтоол шийдвэрт өөрсдийн саналаа тусахаар оролцсон авч хэлэлцээгүй гэж байна. Ил тод биш байдлаар хилцэгдэх гэж байгаа тогтоолд Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбоо цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан ганц ч ажилчныг ажлаас нь халах ёсгүй гэсэн заалтыг оруулахыг зорьсон ч бүтээгүй гэлээ. Тиймээс маргаашаас урьдчилж өнөөдөр иргэдийг цомгтож мөнгө хэмнэх асуудал байхгүй шүү гэдгийг хэлхийг хүсжээ. Нэгч төрийн албан хаагч энэ тогтоолоос болж цалин нэмэгдсэнтэй холбогдуулж ажлаас цомгтохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Энэ шалтгаанаар ажлаас халагдахгүй шүү. Ийм зүйл байх юм бол аймаг, орон нутаг, дүүрэг болгонд ажиллаж байгаа хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуул салбар хороо, нийслэлд ажиллаж байгаа хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуул салбар хороондоо гишүүд хөдөлмөрчүүд жирийн иргэд та бүхэн хандаарай. Цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан албан байгууллагууд ажилчдаа цомгтож танил талаа аваад ихсэн гэдгийг тэрээр хэллээ. Тиймээс ч ийм асуудал гарахгүй тулд ерөнхий сайдад алтан бичиг хургуулжээ. Маргаашийн засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагын ажилтныг хал цайлах асуудлыг гарахгүй байх баталгааг гаргаж өгөхгүй бол улс орон даяар хамтын маргаан үүсгэнэ гэдгээч хэлж байна. Сар болоод эренгүүт амар од эхэлчихдэг те. Сенсац үсгээд эхэлчлээ гэд. Энэ чинь бас нэг тийм юм болчихж байгаа юм шиг. 7-8 сард сенсац үүсэх юм бол бүгд айрагдж байгаа, бүгд наадамд явцсан байгаа. Тэр хүмүүсийн араар наадам дээр очиод би ярих юм бол муу ёрын юм яриад байх юм. Чи яасан муухай хүн бэ? Нэг жоохон айрыг уулгачихгүй тэгээд байна. Бити намрын болон хаврын синдром гэж биднийгээ доош нь хийгээрээ энэний үр дүнд ард иргэд манд хожиж байвал болоо. Маргааш дөрөвтэй шийдвэр гарахгүй бол 10 сарын 13-нд хуралдах Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны нийт гишүүдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж хэрхэн яаж тэмцэхээ тодорхойлох юм байна. Тэмцлийн хэлбэрт шилжүүл өөр бусад шийдлийг хүлээж байгаа олон асуудлыг ч нэгтгэн жишээлбэл төрийн захиргааны албан хаагчид 65 настайдаа тэтгэврт гардаг. Тэтгэврт гарахдаа 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгийг буцалтгүй тусламж болгон авдаг байдлыг төрийн үйлчилгээний албан хаагчдад хүртээдэг болгох зэрэг олон асуудлыг хөндлөнө гэдгийг хэлж байна.